Hey melody, every night you play me something sweet, and when I'm down you always change the key. I need you now, my heart has lost the beat, and I'm counting on your love, hey melody. Минь залуусаа Orchis Channel-ийн хамгийн анхны салхи хагасан дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Өөрийн суугаар дамжуулан та бүхэндээ тулааны урлагийн супер оддын амьдралын тухай, бидний карьерийн уналт, босолт, ядуу тарчиг амьдралаас нэр алдарт хүрсэн, амжилт, азгүйтэл, гэмт хэрэгт холбогдсон, мөн цаашлаад амь насаа алдаж байсан тухай мэдээллүүдийг хүргэж байх болно. Өнөөдрийн дугаараар мэргэжлийн холбог тулааны Super Odd, Cage Warriors болон UFC холбооны 2 жингийн авраг асан мөн бизнесмен Conor McGregor-ийн тухай онцлох болно. Conor McGregor гэж яг хэн бэ? Ингээд түүний тухай мэдээллийг багслан хүргэе. P1 cleaner than your church shoes. Really point to just to hurt you. All red lamb just to tease you. None of these toys. Conor дэлхийн холбог тулааны нэр хүндтэй холбоо болох UFC холбооны 66 болон 70 кг жингийн аваргын бүсийг нэгэн зэрэг эзэмшиж байсан анхны тулаанч юм. Conor 70 кг-аас дээш чинд 2 шоу тулаан хийгээд амьдсан Америк улсын Калифорни мужийн Стоктоны хүнд гар Nate Diaz байсан бол нөгөө нь тулаанч Cowboy хочид Donald Cerrone байсан юм. Forbes сэтгүүлээс гаргасан 2020 оны ашиг орлогоороо тэргүүлж буй тамирчдын тэргүү игнэнд MMA star Conor McGregor 180 сая долларын хөрөнгөтэйгээр топ 10-ын нэгт эрэмлэгдэж байсан юм. Энэ нь түүний зөвхөн тулаанаас олсон орлого биш ба UFC холбооноос 22 сая доллар орчим зар сурталчилгааны компани өөрийн брэнд Proper Number 12 whisky болон бусад шоунаас олсон орлого юм. Тэрээр хүүхэд насаа өнгөрөөсөн Ирландын Дублин 12 хаягийг бэлэгдэж whisky-гээ Proper Number 12 гэж нэрлэжээ. I'm a motherfucking star boy. Every day a nigga try to test me, yeah. Every day a nigga try to end me, yeah. Pull off in the roadster SV, yeah. Pockets overweight and hefty. Conor McGregor түүний амьдралын уналт босолт, ялалт ялагдал хэрхэн одоогийн амжилтанд хүрсэн талаар та илүү их мэдхийг хүсч байвал суугаа битгий солиороо. House so empty need a centerpiece. 20 racks a table cut from ebony. Conor Anthony McGregor Ирланд улсын нийслэл Дублин хотод 1988 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Tony болон Margaret McGregor-ийн гэр бүлд баг хүн болон мэндэлжээ. Тэр Erin McGregor, Aoife McGregor гих хоёр төрсөн эгчтэй ба Erin түүнээс 7 эгч бол Aoife түүнээс 3 эгчим. Conor Ирланд улсын Дублин хотын өмнөд захад байрлах Cromlin хүүхэд насыг өнгөрөөсөн ба өөрийн төрсөн хотын ахлах сургуульд суралцаж байжээ. Тухайн үед Conor эргэн тойронд бага насны хүүхдүүдийн дунд явагддаг удамчны дүрэн болох хүчтэй нэг нь сул дорой нэгнээ дээрлэх нь энгийн үзэгдэл байлаа. Харин Conor өөрийн биеийг хамгаалж сурах хэрэгтэй байсан ба Cromlin боксинг клубаас өөрийн хүсэж байсан зүйлийг олсон байдаг. Тэрээр боксинг спортод хүч үзэж байхдаа хөл бөмбөг таартай нэгэн байсан ба хөл бөмбөгийн ур чадвараа давхар хөгжүүлэх зорилгоор Lords Celtic Football Club-д бэлтгэл хийдэг байсан. Conor 12 настай байхдаа Phil Sutcliffe-ийг 2 ч удаа Олимпиад өрсөлдөж байсан туршлагатай багшийн удирдлага доор боксing анхны гараагаа эхэлж байжээ. Түүний багш Phil Sutcliffe хожим нэгэн ярилцлаганда тэрээр нэртэй боксчин болох хүсэл эрмэлзэлтэй хөтлөгдсөн жижигхэн залуу анх ирж байлаа. Харин түүний мэдрэмжтэй байдал боксing бэлтгэл сургуультаа хийж байгаа шаргуу зан чанар, заасан зүйлүүдийг минь тун хурдан сурч байгаа шалмгаа байдлаараа бусад үед ингийн залуудаас тунчиг онцгорж байсан гэдэг. Түүнийг бэлтгэлээр битгий цагийг дэмий өнгөрөө сайн төвдөр одоо дахиад ганцхан тойрог гэж хэлэх ямар ч шаардлага байхгүй. Тэр өөрийн биеийг маш сайн дайчилдаг нэгэн энж түүний одоогийн амжилтын үндэс болсон. Харин өсвөр наснда тэр үе тэнгийн жаадуудтай гар зурулж аар сар хэрэгт холбогдож эхэлсэн. Энэ яах вэ? Тухайн насн дээр байдаг л зүйл гэж ярьсан байдаг. Түүнийг 18 настай байхад гэр бүл нь Ирланд улсын Дублин хотын ойролцоох Лукан хотод нүүсэн бөгөөд Conor харьяа сургуульд суралцаж байхдаа тухайн үедээ нэрд гарч байсан тулаанч Tom Agenтай танилцсанаар холбог тулааны анхны гараагаа эхэлж байжээ. 2007 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Conor холимог тулааны анхны сонирхогчдын тулаанаа Karen Campbell эсрэг Irish Ring of the Truth холбоонд хийж анхны ялалтаа авч түүний карьерийн гараа эхэлсэн юм.
Тэр цагаас эхлэн Conor Straight Blast Gym-д John Kavanagh багшийн удирдлага доор бэлтгэл сургуультай хийж байжээ. Conor-ын тулааны үндсэн өрөлт солгоо талбай багш нь түүний олон ур чадвар дээр давхар ажиллаж байв. 2008 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Conor анхны мэрэгжлийн тулаанаа Gary Morrissey эсрэг хийжээ. Gary-г 2 дугаар үеийн 8 дахь секундэд хүнд цохилтоор дуусгаж чадлаа. Удаачгүй 2 сарын дараа Muay Tyler-ийн эсрэг 2 дахь мэрэгжлийн тулаанаа хийхэд түүнд ердөө ганцхан минут л хангалттай байв. Ийхүү тэрээр ээлжид тулаануудаа хийж явсаар 2012 он гэхэд 12 тулаан хийснээс 10-д нь ялалт байгуулсан үзүүлэлттэй болсон байв. Гайхалтай зүйл нь 10 ялалт бүгд хүн цохилтоор хугацаанаас өмнө дууссан байдаг. 2012 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Cage Warriors холбооны 66 кг-ийн аваргын төлөө Dave Hill эсрэг хийж 2 дугаар үеийн төгсгөлд түүнийг хүзүүнд боох мэхээр ялж 66 кг-ийн аваргын бүсийг эзэмшиж эхэлжээ. Conor 175 см өндөртэй ба энэ өндөр нь 70 болон 77 кг-ийн жингийн тулаанчидтай энэ зэрэгцэж байв. Угийн түүний тулааны ур чадвар Cage Warriors холбоонд өндөрөөр үнэлэгдэж байсан ба 66 кг-д өрсөлдөгч байхгүй болсон тул 70 кг жингийн аваргын бүсний төлөө Ivan Buchinger гэх словак залуутай 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тулалдаж эхний үед түүний хүн цохилтоор яснаар Cage Warriors холбооны 66 болон 70 кг-ийн аваргын бүсийг 24 настай Conor зэрэг эзэмшиж эхлэв. 2013 онд Cage Warrior холбооноос гэрээгээ цуцалж UFC холбоотой шинэ гэрээ байгуулав. Тухайн оныхоо 4 дугаар сарын 6-ны өдөр Marcus Bramage гэх Америк улсын тухайн үедээ UFC холбоонд 3 тулаан хийгээд ялчихсан байсан залуутай тулалдаж түүнийг ердөө 1 минут 7 секундэд ялснаар олонний анхааралд шууд оров. Тэрээр энэ тулааныхаа хүсэнд UFC холбооноос $76,000 орлого олсон ба $8,000 нь тулааны хүс, $8,000 нь тулааны бонус, $60,000 нь шилдэг гүйцэтгэлийн нэмэлт цалин байв. 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдөр тухайн үедээ өсөж явсан залуу тулаанч одоогийн 66 кг-ийн авраг асан Max Holloway-тэй 3 үе бүтэн тулалдаж шүүгчдийн нэгдсэн саналаар ялж байв. Тэрээр энэ тулаанаас $24,000 халаасалснаас $12,000 нь тулааны хөлс, $12,000 нь бонус цалин байв. Conor ердөө 4 сарын дараа өөрийн тулаанаа $4,000-оор нэмэгдүүлж чадав. Гэхдээ энэ дөнгөж эхлэл байлаа. Max Holloway-тэй тулалдаж байхдаа хөлийн шүрмсөө бэртэж хагалгаанд орж 10 сарын дараа эргэн ирэлт хийж байв. 2014-өөс 2015 оны хооронд Diego Brando, Dustin Poirier, Dennis Silver гэх жингийнхэн шилдэг залуусыг ердөө эхний болон 2 дахь үед ээлж дараалан гарын хүн цохилтуудаар буулгаж авсаар аваргын бүсний төлөө Бразилийн домогт авраг Jose Aldoгийн эсрэг UFC 189 ивентийн оргил тулаанд хүч үзэх болов. Тэрээр энэ дараалсан ялалтын цувралуудаас UFC холбооноос $377,000 орлого олжээ. Тэрээр цуврал ялалтуудынхаа дараа нэгэн ярилцлаганда би энэ спортод зүгээр оролцох гэж ирээгүй. Би энэ спортод өөрийнхөө ноёрхлыг тогтоох гэж ирсэн хэмээн хэлж байжээ. UFC 189 ивентийн тов гарсны дараа Jose Aldo бэлтгэлийн үеэр хавиргаа хугалж тэдний тулаанд цуцлагдаж аваргын төр бүсний төлөө түүнийг чансааны нэгт бичигдэж байсан Chad Mendes орлож тулалдахаар болов. Chad Mendes түүнтэй тулалдах саналыг ердөө хэдхэн 7 хоногийн өмнө хүлээж авсан болохоор бэлтгэл муутай түүний эсрэг хүч үзсэн гэдэг. UFC 189 ивентийн өмнөх өдрийн жин хэмжүүр дээр Conor болон Chad Mendes нарыг 16,000 орчим хөгжөөнд дэмжигчд нь харахаар цуглаж байжээ. Ингээд тулаан болж 2 дугаар үеийн төгсгөл хэсэгт Conor Chad Mendes-ийн ирүүн цохиж унагаснаар 66 кг-ийн аваргын төр цолны эзэн болов. Тэрээр энэ тулаанаас $580,000 цалин авсан ба $500,000 нь тулааны хөлс, $50,000 шилдэг гүйцэтгэл, $30,000 нь ивент итгэгч Reebok компаниас олсон орлого байв. 2015 оныхоо 12 сар хүртэл хэвлэл мэдээлэл олон нийтийн сүлжээгээр Бразилийн алдарт авраг Jose Aldo руу дайрч давшилсаар тулааны торон дотор 12 дугаар сарын 12-ны өдөр нүр туллаа. Тухайн үед Jose Aldo Conor-ийн амийг таглахыг олон мянган үзэн ядагчид нь хүлээж байлаа. Энэхүү тулаан нь UFC 194 ивентийн оргил тулаанд болсон ба тухайн үедээ UFC-гийн түүхэн дэх үзэгчдийн тоо орлогын тооны бүх рекордуудыг эвдэж байсан гэдэг. Conor looks extremely loose, and Aldo looks like he's feeling the pressure of this moment. Here we go! Green trunks for the southpaw, the notorious Conor McGregor. Black trunks for the champion, Jose Aldo Jr. Conor relaxed and smiling.
Конор тухайн үеийн босон авраг байсан Жозе Алдог унгаахад ердөө 13 секунд л хангалттай байв. Ингээд зөвхөн Америкт нэр хүндийг олж байсан Конор Макгрегорын нэр хүнд дэлхийд түгсээр хамгийн өндөр орлоготой мөн хүн бүхэн тулааныг нь үсгийг хүсэн хүлээдэг онцгой нэгэн болж байр сууриа бэхжүүлж эхлэв. Тэрээр энэ тулаанаас $590,000 цалин авсан ба 500,000 тулааны хөс, 50,000 шилдэг гүйцэтгэл, 40,000 төгрөгийн ивент итгэгч Reebok компаниас олсон орлого байв. Ингээд 2013 онд анхны тулаанаа ердөө $8,000-оор үнэлүүлж байсан Конор 2 жилийн дараа ихэд нэг тулаанаас $590,000 орлого олдог үн цэнтэй нэгэн болж хувирлаа. Конор хэвлэл мэдээлэл олон нийтийн сүлжээгээр багахгүй дулаан өрнүүсний эцэст тухайн үеийн дээдчин болох 70 кг-ийн авраг Rafael dos Anjos эсрэг аврагын цолны төлөө шууд болох болсныг UFC холбооны ерөнхийлөгч Dana White зарлахад тулаан сонирхогч олон залуус шууд аврагын цол горилж байгаа нь 70 кг-ийн өндөр чансааны бусад тамирчдад шудраг мус байгаа тухайд суурч байсан. Гисэн хэдий ч Конорын нэр алдар бэлтгэлийн форум UFC холбоонд оруулах орлого ашиг бүх цаг үеийн рекордуудыг эвдэж ихэлсэн учраас энэ тулааныг зохион байгуулахад юу ч саад болсонгүй. Конор болон Rafael dos Anjos нарын тэмцээний топ зарлагдаад хүлээлт үүсгэж байх үед дээд жингийн авраг Rafael dos Anjos өөрийн хөлийг бэртээж аврагын бүсээ Конорын эсрэг хамгаалах боломжгүй болов. Маш олон тулаанаар цангасан тулаанчид Rafael dos Anjos-ыг орлож тулалдахаар мөн хийх зорилгоор олон нийтийн сүлжээгээр Конорыг хоргоож байсан ч Stockton-ы хүнд гар Nate Diaz түүнийг орлон тулдахаар болов. Тэд UFC 126 ивентийн оргил тулаанд нүүр тулав. Конор эхний үед Nate Diaz-ыг 100 гарын хүнд цохилтуудаар жинхэнэ өвдөлт гэж юу байдгийг мэдрүүлж эхлэв. Stockton-ы хүнд гар Nate Diaz үе ахих тусам улаардаг тулаанч 2 дугаар үед тулааныг оронгоор нь эргүүлж түүнийг хүзүүнд буух мэхээр яаж Конорт UFC холбооны анхны ялагдлыг мэдрүүлжээ. Конор ялагдсан хэдий ч тухайн тэмцээний хөлсөнд хамгийн өндөр орлого болох $1 сая халааслав. Ердөө 5 сарын дараа 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр UFC 202-ын оргил тулаанд Nate Diaz-аас даага нэхэх хариу тулааныг хийв. Энэ тулаанд Конор 5 үе хүчээ тун ухаалаг хуваарлан тулалдаж Nate Diaz-ыг шүүгчдийн саналаар ялснаар нэг хэсэг намжаад байсан түүний шоу тулааны урлаг сонирхогчдын дунд дахин түгэж эхэллээ. Тэрээр энэ тулаанаас $390,000 орлого олсон бөгөөд үүнээс 3 саяын тулааны хөс, 50,000 шилдэг гүйцэтгэл, 40,000 Reebok компани шагнал байв. UFC холбооноос Конорт 70 кг-ийн аврагын төлөө дахин тулалдах боломжийг тухайн үеийн авраг Eddie Alvarez эсрэг хийхийг зөвшөөрөв. Rafael dos Anjos-оос Eddie Alvarez 70 кг-ийн аврагын бүсийг булааж аваад ердөө 4 сарын хугацаа өнгөрч байхад Конортой тулалдах дараагийн тулааныг UFC холбооноос зохион байгуулав. Ингээд 2016 оны 11-р сарын 12-ны өдөр 70 кг-ийн жингийн авраг Eddie Alvarez-ийг 66 кг жингийн авраг Conor McGregor 2 дугаар үеийн 3 дахь минутанд хүнд цохилтоор ялж UFC холбооны түүхэнд 2 жингийн бүсийг зэрэг эзэмссэн анхны тулаанч болж UFC холбоонд шинэ түүхийн хуудсыг нээв. Тэрээр энэ тулаанаас дахин $3 сая халааслав. Конор 70 кг жингийн авраг болонгуудаа 66 кг-ийн аврагын бүснээсээ татгалзаж дахин энэ жинд тулалдах сонирхолгүй байгаагаа илэрхийлв. Холбооны зүгээс чансааны нэгт явж байсан Жозе Алдод аврагын бүсийг буцааж олох шийдвэр гарч байв. Ингээд нэгэнт түүний нэр хүнд өссөөр олон нийтийн сүлжээгээр тасардгүй маргаан дэгдээсний эцэст мэргэжлийн боксын дийлдэшгүй авраг тухайн үедээ зодог тайлаад байсан Floyd Mayweather эсрэг мэргэжлийн боксын тулаанаа хийв. Энэ тулаан холимог тулааны авраг мэргэжлийн боксын аврагуудын хоорондын тулаан гэдэг утгаараа маш их шууган дагуулж мөнгө хүлээлтийг үүсгэж мөн түүний цаана маш их хэмжээний мөнгө яригдж байв. Мэргэжлийн боксын саятан мөнгө хочид Floyd Mayweather иргэн ирж байгаа учир нь ч үүндээ шүү дээ. Учир нь холимог тулаан болон мэргэжлийн бокс хоёр бол тис өөр спорт. Дээрээс нь энэ тулаан мэргэжлийн боксын дүрмээр явагдах учир нэг хэсэг завсарлаад байсан Floyd Mayweather-т бол мөнгө хийх, дээрээс нь дахин тулаанаа хийх сайхан боломж байв. Гэсэн ч холимог тулааны 2 жингийн авраг гэдэг утгаар Conor-оос фэнүүдний хийг хүлээж байсан юм. 49 дараалан ялсан нэг ч ялагдaltaгүй яваа саятан мөнгө хочид Floyd Mayweather-ийн анхны ялагдлыг амсуулсан хүн бол холимог тулааны 2 жингийн авраг Conor гэж шинэ түүх бүтээх игзэгтэй мөч тулж ирээд байв. Conor анхны мэргэжлийн боксынхон тулааныг Floyd Mayweather эсрэг хийж 12 үе тулалдах байсан ч 10 дугаар үед шүүгч тулааныг зогсоож Mayweather ялалтаар дуусав. Тэрээр мэргэжлийн боксоор Mayweather-тэй хийсэн анхны тулаанаасаа $30 сая орлого олжээ. Conor мэргэжлийн боксоор хэрвээ түүнийг ялсан бол цаашаа юу болох байсан бол учир нь түүний толгооноос шоу ертөнцид бол юу гарч мэдэх сэрэг толгойтой залуу. За тэр яах вэ? Тэр мэргэжлийн боксын анхны ялагдлаа авсан хэдий ч холимог тулааны ертөнцид түүнийг хөгжөөн дэмжигчд нь үлээсэр байлаа.
Конор 2 жил орчим UFC холбоонд тулаан хийхгүй байх үед түүний эзэмшиж байсан 70 кг жингийн аваргын бүсийг хорилох чансан өндөртэй тулаанчдын дараалал үүсч тэрээр тулаан хийхгүй байсаар холбооноос түүний бүсийг хураах шийдвэр гарлаа. 70 кг-ийн жингийн суларсан аваргын бүсний төлөө Дагестан гаралтай Оросын холбооны улсын тулаанч Хабиб Нурмагомедов, Америкийн нэгдсэн улсын тулаанч Ал Аквинтанаар нүүр тулж Хабиб 5 үе түүнийг илүүрхэн тулалдаж шүүгчдийн шийдвэрээр яаж 70 кг жингийн шинэ авраг болов. 2 жил орчимд холимог тулааны уралгаас хөндөрөөд байсан Конор UFC холбоонд ээлжид тулаанаа хийх дараагийн тав гарсан нь 70 кг-ийн аваргын бүсийг шууд горилж шинэхэн авраг Хабиб Нурмагомедовын эсрэг хийх болов. Тэрээр тулаан эхлэхийн өмнө багагүй шууганд дэгдэж амжсан нь 70 кг-ийн авраг Хабибийн болон хэсэг тулаанчдын зорчиж явсан автобус руу хайрцаг зөөгч тэрэгцэр шидэж автобусны цонхыг хагалжээ. Хагарсан цонхны хилтерхий автобусын дотор байсан тулаанчид руу хүчтэй өсөрч удахгүй тулалтахаар бэлдэж байсан Майкл Чесагийн биед хөнгөн гэмтэл учруулв. Тэрээр удалгүй санаатаагаар бусдын биед хохирол учруулсан гих шалтгаанаар шүүхэд дуудагдсан ч өөрийн буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрснөөр шорон цуух ялаас мултарч 5 хоногийн хугацаанд сайн дурын олон нийтийн ажил хийх мөн өөрийгөө хянад сурах курсд хамрагдсанаар гин буруунд цагаатаж байж уг дайралтын шалтгаан нь Хабиб болон Конорын багийн анд Артем Лобов нарын дунд болсон маргаанаас үүдэлтэй байв. Хэсэг хугацаанд тулаан хийгээгүй байсан Конор тулаандаа эргэн ирж хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр хоорондоо нэлээд ширүүн маргаа өргөнсний эцэст Оросын холбооны улсын тулаанч Хабибийн эсрэг 2018 оны 10 дугаар сарын 6-ны өдөр UFC 229 ивентийн оргил тулаанд тулалдах болж тэр хоёрын хооронд үүссэн асуудалд цэг тавих өдөр ирв. Тулаан ихснээс хойш Хабиб тулааныг давмгаалan явсаар 4-р үеийн 3 дахь минутанд шүүгч тулааныг зогсоосноор UFC холбоонд 2 дахь ялагдлаа Конор хүлээв. Тулааны дараа Хабиб Конорын багийнхан руу дайрснаар эмх замбраагүй байдал үүсжээ. Энэ нь өнөөхөл тулааны өмнө хоорондоо хэвлэл мэдээлэл рүү шидэлцэж байснаас үүдэлтэй. Конорын ялагдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа түүний цусны хөрсөн хөгжүүн дэмжигчид нь Хабиб руу гартаа байсан бүхий зүйлээ цэнгэлдэх дотор нүүлгэж байсан. Конор энэ тулаанаас 3 сая долларын орлого олсон хэдий ч тулааны дараах эмх замбраагүй байдал үүсгэсний торгуул гэж 50,000 долларын торгуул ногдуулж 6 сарын хугацаанд тулалдах эрхийг нь хязгаардаж байв. Тэгвэл уг эмх замбраагүй байдлыг эхэлж үүсгэсэн Хабиб 500,000 доллараар торгуулж 8 сарын хугацаанд тулалдах эрхээ асуулж байв. 2019 онд тэрээр дахин нэг хэрэгт холбогдсон пабд нэгэн ахмад настай хөгшин гэрийн толгороо зогсон явдал байлаа. Үүний шалтгаан нь ердөө Конорын санал болгосон өөрийн брендийн вискиг уухгүй гэж татгалцсны төлөө. Конорын цохилт нь хөгшин гэрийн нүүрний зүүн хэсгийг шүргээд өнгөрсөн ба тухайн үед хөгшин гэр цохилтыг мэдрээгүй мэт сууж байсан ч маргааш нь цохиулсан хэсэгт маш их өвдөлтөө байсан талаар ярилцлага өгсөн байдаг. Конор цохиулсан гэр энэ үйл явдал болсны дараа гэрээсээ хэд хоног гараагүй гэдэг. Бичлэгээс харахад яахын аргагүй залуу дулаанчийн цохилт хөгшин эрд хүнд байх нь тодорхой. Мөн өөрийн нэг хөгжөөн дэмжигчийн гар утсыг эвдсэн гих хэд хэдэн хэрэгт холбогдоод амжсан. Энэ нь түүний үзэн ядагчдын тоог нэлээдгүй нэмээд амжсан юм. Дахин 2 жил хугацаанд завсарлаж 2020 оны 1-р сард Cowboy Donald Cerroneгийн эсрэг тулаан хийж эхний үеийн 40 дахь секундэд тун амархан буулгаж авснаар удаан хүлээлттэй байсан өөрийн фэнүүдэд эргэн ирэлт хийж байгаагаа зарласан юм. Конор энэ тулаанаас мөн л 3 сая долларын орлого олсон байдаг. Ингээд үн цэнтэй хിവэр байгаагаа баталсан түүний дараагийн тулааны хөгжөөн дэмжигчид нь дахин чих 50 хүлээсээр 2021 оны 1-р сард 70 кг-ийн чансааны 1-р бичигдэж байсан Dustin Poirier-ийн эсрэг ээлжид тулаанаа хийсэн ч 2-р үед хүнд цохилтоор ялагдсан юм. Гэхдээ Конор энэ тулааныг хийхийн тулд UFC холбоотой гэрээгээ шинчилж өөрийн тулааныг 5 сая доллараар үнэлүүлж чадсан бөгөөд түүнийг ясан Dustin Poirier 830,000 Америк долларыг халаасалсан байдаг. Ингээд Конорын ялалт ялагдал аль аль нь маш үнцэнтэй болж гол нь түүний тулаан бүр дэлхийн холимог тулаан сонирхогчдыг байлдан дагуулсаар байна. Конорын зөвхөн тулаанаас олсон орлогын хэмжээ 50 сая доллар холд авсан бол өөрийн бусад бизнес, ивент тэтгэгч, зар сурталчилгаанаас 2020 оны байдлаар 180 сая гаруй долларын орлого олоод байна. Конорын тулааны болон хувийн амьдрал үргэлж олонний нүдэн дээр ил өрнөж байдаг. Тэгвэл Конорын үнэнч хөгжөөн дэмжигч үргэлж түүний хажууд байсаар ирсэн үзэгсэлэнт бүсгүй түүний гэргий Ди Девлин гэж хэмбэ. Ди Девлин 1987 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Ирланд улсын Дублин хотод төрсөн. Тэрээр өөрийн Сара болон Кейтигийн хоёр эгчтэй хамт энгийн гэр бүлд өссөн.
Devlin хүүхэд байхасаа л хичээлдээ тун сонирхолгүй нэгэн байсан ба ээж нь түүний энэ байдалд үргэлж дургуутсаж урам нь хугардаг байж. Тэр 15 настай байхдаа сургуулаасаа гарч байж 20 нас хүртлээр зөөгчөөс эхлээд олон ажил хийж байсан ба Devlin Connorтой дөнгөж холимог дулаанд хөл тавьж байхад нь танилцсан. Түүнийг бэлтгэлээ хийхийг маш их дэмждэг. Түүний хоол болон нэмэлт хичээл мөн бэлтгэл их заалны төлбөрийг олохын тулд янз бүрийн ажил хийдэг байв. Devlin Connor хоёр Ирланд улсын нэгэн клубт үдэшлэг дээр бие биенийгээ анх олж харж байжээ. Ингээд тэд 2008 оноос хойш дотносож болцож эхэлсэн ба Devlin-ийн эгч нар Connor тэр хоёрын харилцааг үргэлж дэмждэг байв. Ингээд Connor-ыг бэлтгэлээ хийж байхад түүний найз охин Devlin түүний бэлтгэлийг тасалдуулахын тулд олдсон бүх ажлаа хийж бүх цалингаа зөвхөн Connor-ын бэлтгэлд зарцуулдаг байлаа. Ингээд Connor Cage Warrior холбоонд дараалсан ялалтуудаа авч эхлэхэд түүний найз охин Devlin хийж байсан ажлуудаасаа гарч түүний менежментийн багт ажиллахаар шийдэж байжээ. Тэр Connor-ийн найз охин төдийгүй маш сайн дэмжигч, сэтгэл зүйч, менежер түүний хоолыг хийхээс эхлээд бүх ажлыг нь тун найдвартай хариуцдаг бүсгүй байлаа. Өөрөөр хэлбэл Connor-ыг тулааны урлагийн агуу амжилтанд түүний гэргийн маш том байр суурийг эзэлдэг. Тэд 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр анхны хүүхдээ үлгэдэн авчээ. Connor зөвхөн тулаанаас гадна хүмүүлгийн үлсээс огт хойш суудаггүй. Тулааны амьдралдаа тэрээр хил ам дагуулсан, бусад руу дайрч давшилсан бүдүүлэг нэгэн харагддаг хэдий ч маш өгөөмөр нэгэн. Тэрээр өнгөрсөн жилийн 4-р сард Ирланд улс COVID-19 цар тахалд нэрвэгдсэний дараа Дублин хотод орон гээгүүчүүдэд зориулсан 8 ширхэг маш хямд түрээсийн байрыг барьж ашиглалтанд оруулав. Мөн сарын дараа Ирландын эмнэлгүүдэд 1.3 сая еврото тэнцэх хэмжээний эмч нарын хамгаалах хэрэгсэл хоног төхөөрөмж тэргүүдийг хандилав. Мөн удалгүй ковидын эсрэг тэмцэж байгаа эрүүл мэндийн ажилтнуудад $50,000 хувийн хамгаалах хэрэгслүүдийг дахин хандивлаж байв. Түүний хөрөнгийн хэмжээ 2020 он $180 сая төрсөн байхад тэрээр тансаг амьдралдаа байх нь ойлгомжтой. Тэр Ирландын Дублин хотод олон сая долларын үнэтэй хаш эзэмшдэг. Америк нэгдсэн улсын Лас Вегас хотод хувийн эзэмшил болон байшинтай. Испани хотод өөрийн хувийн орон сууцтай мөн олон спорт хэрэглэлийн машинтай. Мэдээж тэр одоо долларын саятан алдартай тулаанч болсон ч гэр бүл нь түүний хувьд хамгийн үнцэнтэй. Тэр өөрийнхөө чөлөө цагийг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөхийг илүүд үздэг ба аав ээж эгч нартайгаа үргэлж гэр бүлийн халуун дулаан холбоотой байдаг. Тэд ч Connor-ийн үнэн хүчин дэмжигчид хэвээр байгаа. Ингээд манай эхний дугаар өндөрлөж байна. Танд таалагдсан бол лайк дарж, subscribe хийж сувгийг минь дэмжээрэй. Дараагийн дугаараар танд илүү сонирхолтой мэдээллүүдийг дахин дамжуулах болно. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баярлалаа сонсогчдоо. Bottle full of bub, mama, I got what you need if you need to fill the bars. I'm into having sex, I ain't into making love. So come give me a hug if you're into getting rough. When I pull up out front, you see the Benz on dub. When I roll 20 deep, it's always drama in the club. Now that I roll with Dre, everybody show me love. When you sell like them